За өдрийн мэнд эргэлгчүн энэ ер нь бол дуусаагүй барилга биш, дуусахыг хүсээгүй барилга байхгүй да. Дуусахыг хүсээгүй. Хүсдэггүй юм байлээ. Ягаад ингэж жил эрэг тусам ингэж төсөв төртгийг нэмэгдүүлээд байгаа нь тухайн тендер захиалагчтай ашигтай, гүйцэтгэгчтэй ашигтай болчихж байгаа. Би бол энэ аж ахуйн нэгжүүдийг энийгээ мэдэж орд юм байна гэж ойлгосон сүлдээ. Ягаад тэр 2025 оны улсын зөв хэлж хахад тухайн үеинд одоо төсөв төртөг нэмэгдсэн барилгуудыг би өөрөө бүр яг очиж үзсэн шүү дээ. Чингэлтэй дөрөвд 14 дэх жилдээ явж байгаа цэцэрлэг байна. Хамгийн уртаа 18 жил хийж байгаа төсөл байна. 5-аас дээш жил хүрэж байгаа 42 төсөл өнөөдөр Монгол улсад байна. Анхны төсөв төртгөөс 300 дахин нэмэгдсэн төсөвч байна. Энэ юу гэхээр энэ мөнгөний чинь нүг хэрэглэх гээд байгаа байхгүй да. Тэгэхээр энийг дуусгахыг хүсэхгүй байгаа барилгууд үжилж болно. Нөгөө талаас энэ бол авилгалын хамгийн том сүлжээ. Ягаад тэгэхээр 2024 онд нийт 449 төслөөс чинь төсөв төртгөө нэмэгдүүлс 1.6 их 80 төгрөг байгаа шүү дээ. Сонгуулийн мөнгө гэсэн үг. 24 оны төсөв сууж байна гэж сонгуулийн мөнгө гэсэн үг байхгүй да. 2024 1.6 их 80. 2025 онд 971.3 тэрбум. 2026 805 тэрбум. Ингээд зөвхөн сүүлийн 3 жилээр харахад эн чинь 3.6 7 их 80 тэрбумөөр орчиж байгаа юм. Энэ мөнгө өөрөө юу гэхээр уг нь бол буцаад хөрөнгө оруулалтын мөнгө авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын мөнгөө чадахгүй өмнөх төслүүдээ санхүүжүүлсэд төсөв төртгийг нэмэгдүүлсээр одоо ингээд явчих. Одоо хамгийн эмгэлтэй та өөрөө шинжлэх ухааны ерөнхий боловсролын сургуулийн барилгын дундаж хугацаа 3.3 жил байгаа шүү дээ эргэлт шүнэ. 3.3 жил. Ерөнхий боловсролын сургуулийн өргөдлийн барилгачлалын дундаж хугацаа 2.7 жил байгаа. Цэцэрлэгийн барилгын хугацаа 2.2 жил байгаа. Дундаж хугацаа. Дотор байрны барилгачлалын хугацаа 1.8 жил байгаа. Сургууль цэцэрлэгийн зохицолбор барилгын дундаж хугацаа 3.1 жил байгаа. Ингээ эдний чинь нэг 600 хүүхэдтэй сургууль, 100 хүүхэдтэй дотор байр, 150 хүүхдийн цэцэрлэг гэдэг чинь ингээд 3 жил бариад байгаа чинь цаана ашиг сонирхлын зөрчил байхгүй да. Өнөөдөр хувийн компани өөрөө 100 хүүхдийн дотор байр барьж ивэл сайн бол 100 барина шүү дээ. Үнэхээр 100 барина. Би бүр анхны чойжоо сайдыг сайдаар жишээ авч хэлж ирсэн. Төр нь ингээд сургууль цэцэрлэгийн барилга 3 жил ингээд барьж чаддаг төсөв төртөг нэмэгдээд байдаг. Чойж зүрэн сайд чинь 2000 айл орон сууцыг 1 жилийн төлөө бариад байна шүү дээ. Энд чинь ингээд харьцуулаад харахаар бид нар ингээд төр юу ч хийж чадахгүй байгаа нэг айгүй томчоо байхгүй да. Одоо хамгийн харамсалтай нь энэ одоо төсөв төртгөө нэмэгдүүлээд байгаа энэ барилга байгууламж чинь хамгийн их нь боловсролын салбарт байгаа шүү дээ. Тэгээд тэр сургууль цэцэрлэгийг хүлээж байгаа хүүхдүүдийн сурах орчин тийм хайрын биш байгаа юм уу? Сургууль цэцэрлэгтийн хүрэлцээнд хүрэхгүй байгаа нь тэр хүүхдүүд ирэх шиг хангахгүй байгаа юм уу? Бид ч нэг ийм одоо буруу тогтолцоо руу гүгөө орцсон. Тэгээ энийг нэг магадлан оруулсан төсөв төртөг нэмэгдсэн яах ч аргагүй гэд. Энэ бол үе үеэс ангийн сайдны буруу байхгүй да. Үе үеэс ангийн сүүлийн 10 жил хэн сангээс тэдний буруу юм. 100 хүүхдийн дотор бариг 3 жил төсөөг хувааж тавьдаг сангийн сайдны буруу байхгүй юу? Хүн болгоны асуудлыг шийддэг нэг баатар болоод за наадах чи 3 хуваа тавьчихээ нөгөөт нь асуудлаа шийдүүлсэн нэг хүн энд нь асуудлыг шийдсэн нэг хүнтэй болчдөг. Тэгээ үр дүнд нь тэний 100 хүүхдийн дотор бариг хүлээж байгаа тэр сумын хүүхдүүдийн хохирол үүсэж байгаа байхгүй юу? Тэгээ харахаа нэг их барилга байгуулж барьсан нэртэй. Бид нар сүүлийн 10 жил 1062 барилга байгуулж зөвхөн сургууль цэцэрлэгийн барилга байгуулж барьсан. 70% нь төсөв төртөг өссөн. Энэ 1062 барилгын барилгачлалын дунд хугацаа 3.3 жил. Сонгуулийн ихэндээ туу цайжилдаг, дараагийн сонгуулийн ихэндээ нээдэг. Би бол тэгж харж байгаа шууд. Энийг бол би сонгуулийн авилгал гэж харж байгаа. Яагаад сонгуулийн өмнөх жил улсын төсөв төртөг 1.6 их нэнтэй нэмэгддэг юм? Энд чинь авилгал байхгүй юу? Энэ барилгач дуусах хүсэхгүй байна. Өөрчлөлтөд байх сонирхолтой байна. Төсөв төртгийг нэмээд хүсэлтэй байна. Тэр үр дүнгээрээ сонгуул Байнгын орон дараа хариулах уу? За Наранбаатар дараа хариулъя. Тэгэхээр тогтоолын төслийг санаачлагч бол зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээний одоо зогссон шалтгаан, төсөв нэмэгдсэн шалтгааныг судалж дүгнэлт гаргах. За ийм үзэл баримталтайгаар энэ тогтоолын төслийг оруулж ирсэн. За тэгээ өнгөрсөн 7 хоногийн чуулган дээр бас улсын хурлын даргын зүгээс, зарим гишүүдийн зүгээс бас тогтоолын төсөл дээр нэлээд нэмж өргөдөг гэсэн ийм чиглэл өгсөө. Тухайлбал зөвхөн улсын төсөв биш, орон нутгийн төсөв. За мөн одоо төрийн өмчит компаниудын төсвөөр баригдаад төсөв нэмэгдсэн зогссон. Дээрээс нь гадаадын зээл тусламжаар одоо төсөв нэмэгдээ зогссон.
За эдгээр одоо бүгдийг улсын хэмжээнд дүгнэлт гаргаад нэг үрчлэн за ингээд одоо их хурл танилцуулаа гэдэг учир шалтгааны тодруул цаашид яахын арга хэмжээнийхээ саналыг одоо танилцуул гэсэн. Тэгэхээр бид одоо тогтоолоо өргөтгөөд байнгын хороогоор хэлцээд 7 сарын 1-ний дотор гэж хэлсэн бол хугацааг нь бүр 9 сарын 15 болгоод намрын чуулганы хугацаа хүртэл одоо ажиллахаар ингээд одоо оруулж ирж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол нэлээд сайн одоо ажиллаж бүр нэг үрчлэнгээр нь ямар учир шалтгаанаар төсөв нэмэгдсэн цаашид яах юм гэдэг саналуудаа оруулж ирэхээр анхны одоо оруулж ирсэн төслөө нэлээд өргөжүүлээд явцсан. Тэгэхээр 9 сард энэ тайлан одоо эргээд энэ чуулган байнгын хороогоор хилцэгдэн тэн дээр бас нэлээд учир шалтгаан тодорхой болоод орж ирэх байх гэж ингэж бодож байгаа. Тэгээд их хурлаас бид нар цаашаа ингээд танилцуулга, санал дүгнэлтэд танилцаад үүрэг чиглэлээ өгөөд хариуцлага тооцох асуудал дээр хариуцлага тооцоод ингээд одоо явах боломжийг одоо нээж өгч байгаа. Ийм тогтоолын төсөл.